Tiger Translate 2012 Тус наадмын нүүдлийн үзэсгэлэнгээ сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Сүхбаатарын талбай, драмын театр, алдартай Beatles хамтгийн хөшөөний урд зэрэг 3 газар нэгдэж үзэгч олон тус наадамд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн юм. Vegas клуб болох хаалтын үдшлийн үеэр ялагчдыг тодруулсан бөгөөд 1, 2, 3 дугаар баримт тус бүр 2 уран бүтээлчийг шалгаруулсан. Неон гэрлийн гайхамшиг 3D машин зэрэг их хотын залуустай сонирхолтой үзүүлбэрүүд дэлгэн орчин үеийн амьдралын хөгжмийг хослуулсан нэгэн мөчийг хамтдаа өнгөрөөсөн. Үдшилтэд Австралийн алдартай Slice and Dice DJ group урилгаар орцож Монголын залууст өөрсдийн шилдэг сетэд олсон юм. Tiger Translate Монголын урлагийн зөвлөл Америкийн Нью-Йорк хотын файл нэгдлийн уран бүтээлчд мөн Монголын уран бүтээлчд хамтарч зөвлөдөж энэ чонон илч хөшөөг үндсний цэцэрлэг төрөлд барьж босгоцсон. Энэ хөшөө маань өөрөө их сэтгэлгээний талын хөшөө, монументал хийцтэй. Улс орн болгон өөр ингэсэн тийм өнгө аястай байдаг. Гэхдээ энэ бол ижил төстэй бүх орнууд тулгарсан өөрөөрөө илэрхийлж тэр дээшгээ тэнгэр рүү орилж байгаа тэр илэрхийлэл нь бол бүх хүнд их ойлгомжтой их гоё ирж хүч мэдэрдэхээр харагдаж байгаа. Гадуур хүмүүсийн костюм капиталист нэгэн хувцсыг ингээд ярж индаанчууд эргэжлийг олж байгаа гэсэн энэ бол заавал ганц индааны хөшөө гэдэгтэй биш. Бүх улс орнууд тулгарч байгаа эргэжлийнхөө төлөө тэмцэж байгаа тийм илэрхийлэл. Энийг хэлбэр дүрсэн ч гэсэн юм дээшээ тэмүүлэлтэй ийм хөшөө дурсгалаа. Олон улс орны залуу бүтээлчдийн авьяас чадварыг илрүүлж хөгжүүлэх зорилготой Tiger Translate наадам дэлхийн томоохон хотуудад болох Нью-Йорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд явагдаж байсан ба 2012 онд тохиож буй Tiger брэндийн 80 жилийн ой хүрээнд уг наадам Улаанбаатар хотноо зохиогдож чонон илч хөшөөг бүтээжээ. Tiger брэндийн 80 жилийн үзүүлсэн Tiger Translate дэлхийн урлагийн наадам Монголд. Tiger Share Area-гийн 80 жилийн ой хүрээнд бид Tiger Share Area-гийн баримл хөшөөг хамтын бүтээлээр урлан бий болгож байгаа анхны орон болж байгаадаа бид бахархаж байна. Мөн Монгол болон Америкийн уран бүтээлчид манай арга хэмжээний хүрээнд нэн сонирхолтой бүтээлийг уралсан. Энэ бол маш том 4 м гаруй өндөртэй Улаанбаатар хотод зориулж бүтээсэн баримл юм а. Энэ баримлын нэр бол Чонон элчим. Энэ баримл нь үндэсний цэцэрлэг түрээлэнгийн паркийн энэ гайхалтай хэсэгт үзэсгэлэнт байгалийн донд болсон юм. Ер нь тэгээ Tiger Translate бол олон улсын уран бүтээл сэтгэлгээтэй залуучуудын хүсэл зорилготой сэтгэл хөдлөм шин зүйлсийг бүтээдэг. Шинэ харилцаа холбоо тогтооход үргэлж нээлттэй их хотуудын соёлтой ойр байхад дэмжин тусалдаг олон улсын хөтөлбөр юм а. Чонон элчин дэлхийд дахны хурдстайгаар орчин үеийн хөгжиж буй газар орнуудад тулгарч буй ижил төстэй бэрхшээл асуудлуудыг биежүүлэн харуулсан бөгөөд байгалийн амьтандаг сүлдээ сэтгэлгээний төлөөлөл болохын хувьд Монгол үндэстэнд угсаа язгуур бүх түүхээ эсэмэртхэн сануулга өрөө болох билээ. Түүхэн уламжлалт нүүдэлчин амьдралын хэм маягаар орхон хурдцтай хотчин сууриншиж буй өнөөгийн Монголын энэ цаг үед энэхүү хөшөөний суурьнд дүрсэлсэн Монголын уламжлалт хэд өрсөл нь ёс заншил өв уламжлаа эс орхон залгамжлагын илэрхийлэл болно. Tiger Translate 2012 Олон улсын уран бүтээлийн наадмын хүрээнд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын файл нэгдлийн уран бүтээлчдийн нэрт чонон элч хөшөөг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан баримлч Батмөнх, баримлч Говь сайхан нарын бүтээснээр үндэсний цэцэрлэг түрээлэнд босголоо. Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өрөнд орны уран бүтээлчдийн хамтын бүтээлийн нээлт эхлэх болсонд баяртай байна. Tiger Translate-ийн хувьд хамгийн анхны том төсөл болж байгаамаа.
Энэхүү хамтын уран бүтээлээр Америкийн Нью-Йорк хотын шилдэг уран бүтээлчид болон Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Fail уран бүтээлийн нэгдэл нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын урлагийн зөвлөл болон Tiger Translate олон улсын урлагийн наадамтай хамтран ажилласан ба Чонон элчин дэлхийн хэмжээнд уг наадмын хүрээнд өрөнд орны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн анхны том бүтээл юм байна. Ийхүү их хотын маань үндэсний цэцэрлэг түрээлэнд өрөнд орны уран бүтээлчдийн хамтын бүтээл болох Чонон элч хөшөө боссон билээ. Бидэнд уг арга хэмжээг Монголын урлагийн зөвлөл болон үндэсний парктай хамтран зохион байгуулах боломжийг олгосон Tiger Translate-д талархснаа илэрхийлсэн байна. Бидэнд маш сайхан байна. Бас уг арга хэмжээнд яг тохирсон газар ирээд байна. Соёлын өв болон Улаанбаатар хотын хотчид хоёр энд уулзаж байна. Бидний ард мөн чимээгүй уус сүндэрлэж байна. Соёлын өв үе үеийнхэнд өнгөрснийг нь сануулж байдаг. Ирээдүйн хөгжил дэвшил рүү тэмүүлэхдээ хуучны өвөө алдахгүй байх ёстой. $2012 онд Монголын урлагийн зөвлөл Tiger Translate уралдааныг 5 дахь жилдээ бол амжилттай зохион байгууллаа. Олон улсын хамтын ажиллагаа мөн хотын соёлд оруулсан хувь нэмрээрээ бол үлгэр жишээ ийм наадам болж өнгөрсөн гэж урлагийн зөвлөлийн хамт олон үзэж байна. За яагаад гэвэл манай Tiger Translate уралдаанд төрүүлсэн уран бүтээлч маань Дубай хотын олон улсын Tiger уралдаанд оролцохоор явсан байна. Мөн Чонон гүшөөг бол үндэсний цэцэрлэг түрээлэнд Америкийн Fail байгууллагатай хамтран Монголын уран бүтээлч Батмөнх говь сайхны барьснаа цэцэрлэг хүрээлэн гоо сайхан гоо үзэмж болон хотын соёлд оруулсан том хувь нэмэр гэж үзэж байгаа.